За сайн байцгаана уу? Японы N4 төвшний 14 дугаар хичээлээ үздэгэ. За 14 дугаар хичээл маань Миннана Нихонго 2 номны 37 дугаар хичээлийн дөрмийн тайлбар байгаа. За тэгэхээр энэ хичээлээр бүгдөө Ukemi-kei буюу бусдаар үйлдвэрлэхийг үзэх нэ. За тэгэхээр ямар нэгэн хий үзэхээр үйл үгийн хувирал байна гэсэн үг тийм үү? За тэгэхээр үйл үг маань бусдаар үйлдвэрлэхээ өөрөө хувирах таа. За нэгдүгээр бүлгийн үйл үг хамгийн их янз бүрийн хувирлын явагддаг тийм. За нэгдүгээр бүлгийн үйл үг яагаад тэгж хувирлын явагддаг вэ гэхээр за энэ масын өмнөгаа игийн нэгний үсгүүд нь за энэ нэгдүгээр бүлгийн үйл үгийн төгсгөл гэдэг. За энэ ногоон нэр тэмдэглэсэн нь болохоор үйл үгийн үндсэн гэсэн үг тийм. За тэгэхээр үнс аль мэдээж өөрчлөгдөхгүй төгсгөл бол өөрчлөгдөн. За тэг ямар нэгэн хэврээ хувирахтаа төгсгөл дандаа өөрчлөгддөг тийм үү. За тэгээд бусдаар үйлдвэрлэх хэврээ бол энэ игийн нэгний төгсгөлүүд маань А-гийн нэгнийх өсөөрөө шилждэг. За гэхдээ И бол яг А болохгүй баагална. За энийг тогтоох хэрэгтэй. За тэнд Ки, К болж байна те. За тэгээ Ши бол Са болдог тийм үү. За Чи, Та болдог. За Би, Ба, Ми, Ма, Ри, Ра гэд А-гийн нэгнийх өсөөрөө хувираад игийн нэгний төгсгөл маань. За тэгээ бусдаар үйлдвэрлэх хэвийн Ре төгсгөлийг авна. За ингээд бусдаар үйлдвэрлэх хэв үсчлээ гэсэн үг. За имас гэд хэлнэ гэсэн үг маань бусдаар хэлүүлнэ, хүнээр хэлүүлнэ гэх юм бол иваремас болж өөрөх нь байна. За какимас бичнэ. За бичүүлнэ гэх юм бол какаремас. За ошимас дарна. За өөр хийнээр даруулна гэх юм бол усаремас. За мачимас хүлээн. За хүлээлгүүлнэ гэх юм бол матаремас. За ёбимас дуудна. Дуудагдана дуудуулна гэх юм бол ёбаремас. За фумимас гişгэн фумаремас гişгүүлнэ. Туримас тураремас одоо хулгайлна авна гэх юм уу. За тэ ахуулна гэх юм бол тураремас болох нэ. За хоёрдугаар бүлгийн үйл үг бол амархан тийм. Хоёрдугаар бүлгийн үйл үг маань ямар нэгэн төгсгөл бэйдгүй үндсэн байна тийм. За үндсэн дээрээсээ одоо бусад төгсгөлүүдийг шууд залгаа явдаг тийм үү. За тэгэхээр бусдаар үйлдвэрлэх хэвийн раре гэдэг төгсгөлийг авах нь өөр дөрөө. За хомемас магтана гэдэг үйл үг маань бусдаар үйлдвэрлэх хэврээр урахта хоме раремас магтуулна. За ширабемас судлана, судлуулна, судлагдана гэх юм бол ширабе раремас. За мимас үзнэ, харна. За үзүүлнэ гэх юм бол мираремас болох нэ. За хоёрдугаар бүлгийн үйл үг амархан тийм. За гуравдугаар бүлгийн үйл үг маань болохоор кимас шимас гэх хоёр үйл үг байгаа. Энийг бол сэжлэх хэрэгтэй тийм. За кимас маань бусдаар үйлдвэрлэх хэвээр кураремас болох нь тийм. Ирнэ, ирүүлнэ гэх юм уу. За шимас хийн одоо хэлхүүлнэ, хийгдэнэ гэх юм бол саремас. За ингээд бусдаар үйлдвэрлэх хэврөө ингэж хувирах нь байна. За анхаарах нэм маань болохоор за бусдаар үйлдвэрлэх хэвийн үйл үг нь үйл үгийн хоёрдугаар бүлэгт хамрагдана гэж юм те. За өөрөөр хэлбэл одоо ингээд бусдаар үйлдвэрлэх хэврөө хувирсан байна те. Энэ кураремас, саремас. Эднэр маань ингээд хувирсныхан дараа дахиад төвөрлөд авч болно. За тэгэх юм бол хоёрдугаар бүлгийн үйл үг яаж хувирдаг тэрэн шиг авч болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ мас бол бас нэг төрлийн төгсгөл шүү дээ те. Тэгэхээр энэ төгсгөл нь өөр янз бүрийн төгсгөл бийж болно гэсэн үг. За жишээ нь энэ какимас гэдэг үйл үг байна те. Бичнэ. За бичигдэн одоо бичүүлнэ гэдэг энэ бусдаар үйлдвэрлэх хэврээ хувирсан байна те. Какаремас гэдэг. За энэ маань тэгээ цаашаа төл гэж хэлбэрлээ хурж болж байна те. Какареро. За най хэлбэрлээс хувирсан байна. Какаренай. За энэ тэ хэлбэрлээ хувирсан байна. Какарете. За тэгэхээр энэ одоо бусдаар үйлдвэрлэх хэвийн маань хэвд хувирсан энэ хэсэг одоо үйл үгийнхэн үндэс гэж аваад тэгээ масын оронд буцаад янз бүрийн хэлбэрүүд рүү ингэ шөөрүүлж болох нь те. Мас аваад ингээд ямар хэлбэрт хувирах хэрэгтэй тэрэндээ хувирж болох нэ. За тэгэж хувирахтаа бол хоёрдугаар бүлгийн үйл үгийг хувирал яаж явагддаг тэргээр явагдана гэсэн үг тийм. Тэгэхээр хоёрдугаар бүлгийн үйлэгт хамрагдана гэж байна тийм. За бусдаар үйлдвэрлэх хэв гэж үлээ. За тэгэхээр энэ энгийн үйлбэр гэж байна тийм. Энгийн хэлбэр. За синзэйга ваташио хомемашита. За багш намайг магтсан. Тэгэхээр энэ өгүүлбэрийн эзэн нь бол багш тийм үү. Би зүгээр магтуулсан. Тэгтээ энэ өгүүлбэрийг өөрийнх нь зүгээс одоо бусдаар үйлдвэрлэх хэврөө хувираад хэлж болно тийм.
За ваташи ва сенсей ни хомераремашта. За би багшаар магтуулсан. За тэгэхээр энэ өгүүлбэрийн маань эзэн маань одоо багш биш би болж байна те. Би хинэгнэр ямар нэг юм хэлгүүлсэн. За би багшаар магтуулсан гэсэн өгүүлбэр болж байна. За тэгээд нөгөө R гэд Монгол одоо нөхцөл маань Японд дээр болохоор нигээр тодтогдох нь шүү дээ. Тэр нөгөө хинээр юу хэлгүүлж байгаа бүгдөө ни нөхцлөөр тодтогдох нэ. За энэ тэгээд томемас гэд 2 дугаар бүлгийн үглэг байсантай бүгдөө түрүүн юм дээр харсан. За 2 дугаар бүлгийн үглэг маань шууд энэ үндсэн дээрээс раре гэдэг бусдаар үлдүүлэх хэвийн төгсгөлийг авдаг тийм. За тэгээ хараасаа одоо энэ бол өнгөрсөн цагийн төгсгөл энэ тийм. Хомераре машта гэж төгөрөх нэ. За одоо тэгвэл бусдаар үлдүүлэх хэвтэй дасгал ажиллаад үзье тийм. За жишээ нь Рэй 女の人が私に道を聞きました. За эмэгтэй надаас зам асуусан гэж юм тийм. За тэгэхээр энэ өгүүлбэрийн маань эзэн маань болохоор女の人тийм. За надаас зүгээр асуусан. Энийг бүгдөө би одоо хүнээр зам асуулгуулсан гэсэн өгүүлбэр болох нь тийм. Тэр ваташи ва за өгүүлбэр эзэн маань би маань ваташи болчлоо. За хинээр гэдэг бүгдөө нигээр тодтогдох нь тийм. 女の人にэмэгтэй хүнээр за мичио кикаремашта. За энэ кикимашта гэдэг чинь 2 дугаар бүлгийн үйл үг тийм. Тэгэхээр энэ ки маань ка болоод тэгээд бусдаар үлдүүлэх хэвээрээ төгсгөл аваад за тэгээд өнгөрсөн цагийн машта төгсгөл аваад кикаремашта асуулгуулсан гэсэн өгүүлбэр болж байна тийм. За тэр ингэж хөрөх нь. За эхний өгүүлбэр. Имотоが私に友達を紹介しました. За тэгэхээр дүү маань надаа найзаа танилцуулсан. За би одоо дүүгээрээ найзаа танилцуулсан гэсэн өгүүлбэр болох нь тийм. Тэгэхээр одоо за ваташи ва имото-ни эмэгтэй дүүшээ тийм имото-ни томодачи о шоукай за энэ шимашта гэдэг маань болохоор 3 дугаар бүлгийн үйл үг тийм. Тэгээд саремашта болно тийм. За бүгдөө хариу уншуулах чинь ваташи ва имото-ни томодачи о шоукай саремашта. За тэгэхээр би дүүгээрээ найзын танилцуулсан болж байна тийм. За 2 дахь өгүүлбэр хахага ваташи ни каемоно таномимашта. За ээж намайг дэлгүүр яваад юм аваад ирээч гэж гуйсан гэсэн өгүүлбэр энэ тийм. За тэгэхээр би ээжид гуйгцсан гэсэн өгүүлбэр зохиох нь ваташи ва за хинээр гэхээр хахани каемоно таномаремашта. За энэ 2 дугаар бүлгийн үйл үг ми маань ма болоод дээрээ төгсгөл аваад таномаремашта. За шалгая. Ваташи ва хахани каемоно таномаремашта. За 3番 クララさんが私に歌舞伎について質問しました. За тэр Клара надаас одоо кабукийн талаар асуулт асуусан. За тэгвэл одоо бүгдөө би Кларад асууцсан гэсэн өгүүлбэр зохионо энэ. Ваташи ва Клара ни кабуки ни цуите шицумон саремашта. За энэ түрүүний шимашта адилхан те. За ваташи ва Клара сан ни кабуки ни цуите шицумон саремашта. За зөв. За дөрөвдүгээр нь警官が私にここに車を止めるないと言いましたгэж тийм. Тэгэхээр цагдаа надад энэ машин тавихгүй гэж хэлсэн гэсэн өгүүлбэр. За бүгдөө би тэгж цагдаагаар хэлүүлсэн гэсэн өгүүлбэр болох нь тийм. Тэр ваташи ва кейкан ни коко ни курма о томеру на то иваремашта. За зүбэндэ ваташи ва кейкан ни коко ни курма о томеру на то иваремашта. Тэгэхээр энэ имашта гэдэг үйл үг маань бас 2 дугаар бүлгийн үйл үг. За тэгээд тэр и төгсгөл маань ва болоод за дээрээ төгсгөл аваад урьсан байна. За дараагийнх нь бусдаар үйлдвэрлэхийг ашиглан ууралснаа илэрхийлэх гэж байна те. За хин нэгний хийсэг үйлсээс болж эд зүйлсээрээ хохирсон тохиолдолд бусдаар үйлдвэрлэх хэвийг ашиглан ууралс мэдрэмжээ илэрхийлж болно гэж байна те. За харин хийсэн зүйлд баярлаж байгааг илэрхийлээд энэ бүтцийг ашиглахгүй оронд нь тэ мороимас
Мораимас буюу хийлгүүлж авсан гэдэг бүтцийг ашиглана гэж байна. За юу гэсэн үг вэ? За энгийн хэлбэр. За ототога ваташи но пасокон о ковашимашита. За дүү маань миний компьютерийг эвдэлчихсэн гэсэн өгүүлбэр байна те. За энэ бол өгүүлбэрийн маань тусгагдах нь тий. Тэгэхээр миний компьютер эвдлүүлсэн л гэсэн өгүүлбэр хэлээ штэ. Одоо бүгднгийнхэн сая үзсэн бусдаар үйлдвэрлэх хэвээр бол. Тэгэхээр ийм өгүүлбэр тий. Ваташи но пасокон ва ототони ковасаримашита. За энэ үгэл маань ингэж өрнө тий. Бусдаар үйлдвэрлэх хэвээр. За гэхдээ ингэж хэлэхгүй гэж байна тийм үү? За юу гэж хэлэх вэ гэхээр би за надтай хамааралтай миний ямар нэг юм одоо ямар нэгэн болсон гэж хэлэх гэж байгаа л би тэрийгэ тэгүүлсэн гэсэн бүтцээр хэлэх нэ. За энэ бүтц нь бол буруу байх нь тий. За ваташи ва би ототони дүүгээрээ пасокон компьютерээ эвлүүлчихсэн. Ковасаримашита. Тэгэхээр өгүүлбэрийн эзэн нь одоо би л хана тий. За энэ одоо заавал би байхалаагүй энэ хүн нь байна тий. За тэгээ энэ бүтцийг одоо түрүүн хэлсэндээ ууралсан мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг. Өөрөөр хэлбэл дандаа энэ сүрэг утгатай өгүүлбэр дээр энэ бүтцийг хэрэглэнэ гэсэн үг. Ямар нэг юмараа хохирсон гэсэндээ түрүүн за одоо эвдлүүлсэн, гişгүүлсэн, зоддуулсан, одоо юу гэдгийг хуглуулсан, холгаалуулсан, дэрэмдүүлсэн. Тэгээ тэрэндээ одоо ууртай байгаа ч юм уу одоо сүрэг мэдрэмжтэй байгаа гэдгээ л илэрхийлэхдээ ихэвчлэн энэ бүтцийг ашиглаж хэлдэг байх нэ. Одоо ихэвчлэн гэдэг нь одоо энэ бүтэц одоо тийм сүрэг мэдрэмжийг илэрхийлэх хэрэглэгддэг бүтэц байгаа нэ тий. За эргээр хэлэх юм бол одоо нөгөө тийм урааймасыг хэрэглэнэ гэж хэлсэн тий. Одоо хин нэгнэр ямар нэг хэлүүлсэндээ баяртай бол уурлаагүй байх юм бол ингэж хэлнэ. Энэ бусдаар үйлдвэрлэх хэвийг бол ашиглаж болохгүй байна тий. За энэ саний түрүүний өгүүлбэрийг бүгдөө ваташи ва ототони пасокон шүүри саримашита гэж хэлэхгүй нэ. Би дүүгээр компьютерээ засуулсан гэж. Ингэж хэлэх гэж байгаа бол ваташи ва ототони пасокон о шүүри шите мораимашита гэж хэлэх нэ. За энэ яг ингээд яг одоо ингээд хэлэхэд жоохон ойлгомжгүй юм шиг боловч тасгал хийгээд ирэхээр ойлгомжтой болно нэ. За жишээ ототога за таны өгүүлбэртэй ваташи но пасокон ковашимашита. Ваташи ва ототони пасокон ковасаримашита. За би дүүгээрээ компьютераа эвлүүлсэн. За нэг доробоога ваташи но камерао торимашита. Тухайн миний камерыг авсан гэж байна те. Тэгэхээр би камера болгоод алдчихлаа гэж хэлнэ те. Одоо миний камера алдагдчихлаа гэж хэлэхгүй би одоо ямар нэмэр хөрчлөө гэсэн утгаар хэлнэ те. Ваташи ва доробони камерао тораремашита. За энэ хоёрдугаар бүлгийн өгүүлбэр гримэнра болоод ре төгсгөл аваад машта төгсгөл авна тийм. За ваташи ва доробони камерао тораремашита. Зүбэнэ. За хоёрдугаар нь кодомо га ваташи но фуку о ёгошимашита. За хүүхэд миний хувцсыг бохирдуулсан амуугаа алгасан гэж юм тийм. Тэгэхээр би одоо хувцас хүүхдээр бохирдуулчлаа гэсэн өгүүлбэр болох нь ваташи ва кодомо ни фуку о ёго саремашита. Ваташи ва кодомо ни фуку о ёго саремашита. Зүбэнэ. За 3 電車で隣の人が私の足を踏みました. За галт тэрүүн хажуудлын миний хөлн дээр гიშгсэн гэж байна тийм. Тэгэхээр би хөлөө гიშгүүлчлээ гэх юм бол ваташи ва電車で隣の人に足を踏まれました. За хоёрдугаар бүлгийн өгүүлбэр ми мэн ма олон дээрээ төгсгөл аваад фумаремашита. Зөв. Ваташи ва電車で隣の人に足を踏まれました. За зөв байна тийм. За сүүлийн өгүүлбэр нь дарека га ваташи но кабан о мотте икимашита. За энийг миний цүнхийг аваад явчихжээ. За би цүнхээ нэгэнд нь агуулуулад явуулчихлаа гэх юм бол ваташи ва дарека ни кабан о мотте икаремашита. За кимас гэдэг чинь хоёрдугаар бүлгийн өгүүлбэр шүү дээ тийм. Тэгэхээр кимэн ка болоод дээрээ төгсгөл аваад икаремашита. За ваташи ва дарека ни кабан о мотте икаремашита болжээ.
За тэгэхээр ийм нэг өгүүлбэрийн бүтцэд бүгд бусдаар үйлдвэрлэхийн үеийг ашигладаг байна. За энэ дандаа сөрөг өгүүлбэрт ашиглагдана гэж хэлсэндээ. За тэгээд нөгөө юу бусдаар үйлдвэрлүүлээд байгаа юм нь тусгагдхуун нь одоо бүтнээрээ одоо үйлбэрийн эзэн бий болж орохгүй зүгээр тэр нөгөө охирсон хүн нь одоо энэ тохиолдол хэвшин дандаа би анти за энэ тэнч үж болж штэ тийм ээж аав ах эгч дүү одоо юу гэдэг хажуулын хүн ч юм уу тэр хүн одоо тэр нь үйлбэрийн эзэн болно. Яа. За сүүлийнх нь бусдаар үйлдвэрлэхийн тухайн үйлсийн хийснийг дурдах нь чухал биш үү? За энэ ойлгомжтой. Энэ ер нь бол бусдаар үйлдвэрлэхийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэрэглэн штэ тийм. Одоо тухайн үйлдэлийг хийж байгаа нь чухал биш эсвэл мэдгүй байгаа тий. Одоо хулгаад юм алдчихлаа хулгаал юу дээрэмдүүлчлээ гэх юм бол одоо хин дээрэмцээ мэдгүй юм чинь бусдаар үйлдвэрлэхийн хэрэглэдэг штэ тий. За бас одоо байшин баригдсан тий. Одоо яг ямар хүмүүс барьсныг одоо мэдгүй эсвэл за яг барилгачид барьсан гэдэг нь одоо чухал биш илүү хэдэн онд баригдсан чухал ч юм уу иймэрхүү үедэд бусдаар үйлдвэрлэхийг ашигладаг шүү дээ. За жишээ нь Denwa Jukusei-ний Hatsume Sarimashita гэж байна. Тэгэхээр утас 19 дугаар зохион бүтээгдсэн. За тэгэхээр энэ өгүүлбэрт одоо хин зохион бүтээсэн чухал биш тэрийг дурдахгүй гэж үзсэн бол Hatsume Sarimashita гэдэг юу бусдаар үйлдвэрлэхийвт үйл үгээ хувиргаад ийм өгүүлбэрээр хэлж болох нэ тий. За дахиад коно хон ва секай жуде юмарете имас. За энэ ном дэлхийд даяар уншигдаж байгаа. За яг хин уншиж байгаа нь чухал биш. Уншиг өгүүлбэр. За тэгээд уншигдана гэдэг чинь юмимас гэдэг үйл үг маань юмаре болно тий. Юмаре мас. За тэгээд энэ уншигдаж байгаа гэж хэлэхийн тулд хэлбэр рүү оруулж шилжүүлнэ. Тийм бол юмаре имас. За дасгал ажиллаад үзье. Жишээ нь Секай жуде коно ута о utatte imasu гэж энэ. Тэгэхээр дэлхийд даяар энэ дуу дуулагдаж байна. За энэ дуу дэлхийд даяар юу лээ? Эхний хөвлөөр чи ингээ хөлбөртэй тий. Тэгэхээр дэлхийд даяар энэ дууг дуулж байна. Тэгэхээр энэ дуу дуулагдаж байна гэсэн өгүүлбэр зохион тий бүгдээрээ. Тэгэхээр коно ута ва Секай жуде утаварете имас. За ута имас гэдэг үглэг тийм үү? Хоёрдугаар бүлгийн. За тэр үглэгийн маань ин а болж хөрөхгүй ва болж хөрөндөө утаварете имас. За эхний өгүүлбэрээ хэд үзье. Чүгокку я Нихон надо де канжи о цукатте имас. Тэгэхээр Япон болон Хятад зэрэг улсуудад одоо ханз хэрэглэгддэг гэж байна те. Ханзыг хэрэглэгддэг биш шүү дээ. Хэрэглэдэг. За одоо бүгдөө ханз энэ улсуудад хэрэглэгдэж байна гэсэн өгүүлбэр зохион тийм. Тэгэхээр канжи ва за энэ тусгадхан маань өгүүлбэр эзэн бий болно тийм. Канжи ва одоо энэ илүү чухал болоод байна гэсэн үг шүү дээ. Чүгокку я Нихон надо де цукаварете имас. За энэ утаатте гэдэгтэй адилхан цука имас гэдэг хоёрдугаар бүлгийн үйл үг тийм. Хэлбэрлэл урахтаа энэ маань жижиг зүг болдог тийм. За энэ бусдаар үйлдвэрлэхийн рүү урахтаа бол и маань цука имас гэдгийн и маань цука ва ре те имас болно тийм. За шалгаад үзчихье да. Канжи ва чигокку я Нихон надо де цука ва ре те имас гэж байна тийм. За тэгэхээр ханз Хятад болон Японд хэрэглэгдэж байна. За яг хин хэрэглэж байгаа нь чухал биш. Гол нь ханз тэгж хэрэглэгдэж байна гэдэг чухал гэсэн өгүүлбэрийн бүтэц байна. За Рошиад коно нингё цукутте имас. Тэгэхээр Оросд энэ хүүхэлтэйг хийж байна гэж байна тийм. За гэх юм бол энэ хүүхэлтэй Оросд хийгдэж байна гэх юм бол коно нингё ва Рошиад цукуварете имас те. Адилхан байна те эднэр энэ дэдлийнхтэй адилхан те. За коно нингё ва Рошиад цукурарете юм биш үү? Sorry. Тийштэй.
цукуримас гэдэг үйл үг шүү дээ, тийм үү? Хийн үйлдвэрлэн гэсэн үг шүү дээ, тийм. За тэгэхээр ри төгсгөл маань цукурарете имас болж үүрэх нэ. За энэ хүүхэлдээ Оросд хийгдэж байна. Цукурарете имас. За 3 дахь нь иро на кунино котоба ни коно шозетсу о хоньяку шите имас. За тэгэхээр янз бүрийн улсын хэл рүү энэ зохиол орчуулж байна. Энэ зохиолыг орчуулж байна. За тэгэхээр энэ зохиол янз бүрийн орны хэл рүү орчуулагдаж байна гэж хэлнэ тийм бүгдээрээ. Тэгэхээр коно шозетсу wa иро на кунино котоба ни хоньяку за сарете имас. За ингээд хоньяку сарете имас орчуулагдаж байна. За сүүлийн хэлбэр. Сауди Арабиа надо кара секью輸入しています. Тэгэхээр Сауди Араб зэрэг газраас газрын тосыг импортлдог гэж байна те. Импортлж байна. За тэгэхээр газрын тос одоо Сауди Арабаас импортлогдож байна гэж бусдаар үлдүүлэх хэвээр хэлэх юм бол секью ва Сауди Арабиа надо кара輸入за сарете имас. Энэ шимас гэдэг үйл үг шүү дээ. Тэгээ шимас чинь 3 дахь бүлгийн үйл үг саре мас болдог тийм. За тэгээд дэлбэрлэх та сарете имас болох нэ. За ингээ бусдаар үлдүүлэхийг тэр үзээд дуусчлаа. Дараагийн хичээл хүртэл баяр таа.